Орнот аймгийн Баян уул сумын арга Уряд ястай Алзуу домгийн Чойждын цэрэг 12 дахь холбоо чанараа амлаж бөөгийн угаанд үлдэж байна. Юсын голын осыйгд Юсүт домнын самарчоо Юсын голын ангайгд хүнсээр хамт бай. Адар цагаан угаадыг минь ажислаж багоогт. Айд хонор хэсүүчсэн аяга шанагны бодлоо түүхий махны төрдөс элдв үдээ нөө бодлоо махан голан хэдэн дороо тогтгсон мянган улаан судал яар нэвчгсэн бодлоо мушигсэн дотоогоорыг арилгаж боогтоо ариун цагаан чанараа ажистуулж ариутуул бай ноён багд ширэг ариун цагаан угаадыг бөөгийн үед тойлаас эрхэмлэж оролцсон хүмүүрийг ариулна. Бөөрө 9 хэмээх ухяал ариутгыг үргэлжид үйлдэнэ. Бөөмөргөдийн зан үед 9 чин, 9 81 дэрвдэг, 9 үүдэд хурж, 9 удаа домнох гэх мэтээр 9-ийн тог эрхэмлдэг байна. 9 өнгийн үүдтэй энэ жодгорыг хурж игнэ. Байгаль далайн острог, ойхон уулнаа байдаг, арын 13 ноёд хэмээх савдаг. Залар нь чанар дээр нь дэгдэж, шатар дээр нь найрладаг учиртай гинэ. Арван жилд Азийн мөрөөр мөшгүүлж, 20 жилд хорхон мөрөөр мөрдүүлсэн найз галтбуурал ээжийн сүнс их амтай гэдэг өмсгөлийн эзэн ажээ. Энчдэн бөөгийн хувцас тоног бүхэн эзэнтэй байдаг. Амтайн эзнээ задаж үүлгэн маринда их амтайгаан тохоод чанарын 981 модыг тойруулан шулган дээрээ угтаж байна. Алаг ирээн амтай, хүмүүн төмний бүтээсэн хүрэн ирээн амтай гэдэг өвч төмөр арга ястай хандган ажсан өмсгөлийг ариулан хураалж агслаа. Аравыг хоёрсон Архаад гэдэг нэртэй элдв хорлоос хамгаалсан 9 холбог давхар завдартай харын бөөгийн төмөр өмсгөл. Майхавч гэдэг тоорцог бясалгал тамлаг туулахад оюунаа төвлөрүүлэхийн тулд нүрээ халахсан хар цацагтай байдаг гин. 10 салаа үертэй үүлэн амтай хэмээх өмсгөлийг цэрэн зайран холбоо хоёр дээд чанараа эргүүлэхээр агсааж байна. Энэ ёслолын дараа содг үйдсэн зарим болж амтай 12 салаа үертэй болно. Даян дэлхийг бүрхсэн дайван хар хэцээ 70 хилтэй тойроор дэлдэн онгод тэнгэрийн дуудаж 3 голын сухай
гунан хандгаан өвөр бариултай гутаар загасны арьсан ширгүүлэгтэй сухай улаан бардагаар өрн дууддаг юм. Барууны 55 тэнгэр, зүүнний 44 тэнгэр, нийт 99 тэнгэрийг Монголын буу удганаар тагтааг. Тэгшар манжид, Хясан тэнгэр, Цахилгаан цагаан тэнгэр тэргүүднийг 20 урядын бөөнөр шүтнэ. Хан голоо 2 шаргыг хазааргүйгээр зайдаллаж хан тэнгэрийн өгүүдэн дор эрчиллэнхэн багуугсан хан шуурын хөвгөн халуун шараа манжиллаа. Тэнгэрийн хааны нүдэн дор тэвэг мөнгөн далаа хийсгэж тэвэд дэлхийн орон дор гişгүүдэнхэн иргсэн эзэн шуурын хөвгөн эрхэс шараа манжиллаа. Окторгын хөвгөн онгон шар манжидан онгод орж байна. Тэргүүшгүй эртнээс аваад Монгол туургатны шүтсээр ирсэн язгуурын шашин учир соёлын өвийг сайдар шингээсэн өвөг дээдсэн хүндэлдэг гал голомт төр ёсоон дээдэлдэг үдэс шударгыг эрхмэлдэг үүх түүх домгоон дурддаг хүндтэй шашин юм. Суут богд Чингис хаан байр бөө мөргөлтэй байжээ. Ёслолд оролцогч чухамдаа онгод тэнгэртэй цуг цай идэ зоог барьж найрлана. Алласо варон хойто зүгээс хөхөө мөнгөн тэнгэрийг хөхөл зүтл өрн дуудъя. Хүн цагаан үдийгд хөл зүтл өрн дуудъя. Хороо ороо хоёрыг орот толн өрн дуудъя. Хой сажих хоёрыг хойдор толн өрн дуудъя. Наран ногоо хоёрыг татат толн өрн дуудъя. Навчит цэцэг хоёрыг дэдгэл тэн өрн дуудъя. Агаар зандам матыг гөрвөл зүтл өрн дуудъя. Алтан явха цэцэгийг дэдгэл тэн өрн дуудъя. Хашид цагаан ардыг тэн доргис толн өрн дуудъя. Хадмал алтан ганжрыг тэн гялбал зүтл өрн дуудъя. Хажил мөнгөн үдийг тэн онгой толн өрн дуудъя. Шонхон голан хатыг доргит толн өрн дуудъя. Цосон голан далайгд цалигт толн өрн дуудъя. Онин тонин бодолтой босон бороо шавштагтай хавтгай хараа чолоогл хагаа дэлдэм багоогсэн Хясан голан тэнгэр хялман хатан ээжмэн сонсон саяр хогтоо. Эргэм мажу бохтон эдин хадин дэгдэгтөө. Бигчлэн 3 хоногийн турш 4800 мөр шүлгийг өөрөө зохиод цээжээр хайдан дууддаг юм. Өвгийн дуудлагыг яруу найрагчид анхааран судалж зохиол бүтээлдээ ашиглаж байсны баримт их зохиоч нацагд орж бөөгийн дуудлагын айзам хэмнэлээр уул усны магтаалтай адилтган нэр өгүүлбүүнээр холбож миний нутаг шүлгэн бичсэн билээ. Өндөр сайхан зүтгэлийн цагаан даваанд суудалтай, 5 нарсанд хонлогтой, 7 хусан гүйдэлтэй, догшин мижид дэглэгтэй, гавар угийн хүүхэн галчуу түргэн гэдэг онгоныг дуудаж байна. Улгийн усан гундаа минь бутын шорон ялдаг минь, харзын усан гундаа минь хадын шорон ялдаг минь гэж шороогоо нэхэд тахилчид усанд атга шороо хийж уулгана. Энэ мэт бөөгийн онгод ороход бөө зайрын нар
Ер улсын эд шидтэн болж улайсан төмөр долоох, улайдмал чулуу, улаан гараараа дэцлэх, модон дүүлэх тэргүүтэн олныг үзүүлдэг. Бөөгийн хүүхэд болгон бөө болж чадахгүй. Бөөгийн уг барих хүн 5 метргүй тэгш цогцсны дээр 6 дахь метргүй хэмээх онцгой авьяас заяасан энэрэнгүй сэтгэлтэн байх ёстой гэдэг. Цагийн шалгуурыг давж өнөө хүрсэн хүн төрлөختний уугуул шашин бөөмөргөлөөс Монгол шүлгийн тогтолцоо аман түүхийн сурвалж сүнс сүлдний орчил илв ховсын шил эртний зан үед нүүдэлчний өрөөд соёл зэрэг содгууштай зүйл онгоноороо байна. Эцсийн эзэн хүрэн ирэм бүргэд 73 зүлдэд догшин онгоныг дуудахтаа өнөө үеийн хүүхэд барайсныг хардаггүй, бахирсныг сонсдоггүй, усан хүүхнүүдтэн цусан улаан зүрхтэн билээ. Ноён мэт номхон, хаан мэт халуунаар тогтод заларноо гэж өрн дуудана. Өргөн өдрөн голыг уруутсан, өндөр хөтгийг ширээсэн, өнгийн гол үдэлсэн, данжны хөвгөн болов, хүүхэн нүдэн хүрэн ирэм бүргэд, 73 зүлдэд догшин ин онгод, 7 хусан хэрдэгтэй, догшин мичид дэгдлэгтэй, жараахан алтан цалмаар саламдаж буусан, 80 мянган бөөнөрийн тэргүүн болж буухтаа 73 бөөг идэж, уушиг зүрхийн зүлдлээд, молцоглон хүзүүнээсээ хэтгсэн домогтой өлгөө. Хавиргнэм бораа шимширч байна. Хатгалцаж наадъя. Халуун бүлийн цусаа бүлэлцэж наадъя. Үгүй. Өнөө үеийн мөгөөрсөн биетэн бич чадахгүй. Ноён мэт номхон, хаан мэт халуун тогтож айлдмоо, айдаж хайрлноо гэж бөөгийн хэлмэж айлтгаж байна. Хилэнцэд хүний зовлонг мултлаж, барчдыг нь тонилгох, ажилтад хүртээх зан үйл гүйцэтгэж байна. Тэнгэр сахиусан дөргөх хоныг зөвхөж, амин сүнсийг нь аварт үлдлэн, тэнгэрт дэгдээгээд
хураг махын чанарын шүүс болгон тахил дэргэдэг заншилтай. Тэвхгээр цагаан чанараа дэгээрэн халзан цагаан хон чамайг ижил сүргээр чинь таслаж эзэн араваадын гүтэн дор идиш болгон зариулаж хан араваадын гүтэн дор хүнс болгон зариулвэ. Тэнгэрт хүрэх сүнсийг чинь тэгш газар амалмай, цээл цагаан өрийг чинь цоолуулмай, амин голыг чинь тастуулмай, ижил сүрэг хоёр тон эргэж бүү хараарай, хот хороо хоёр тон хойшоо бүү эргээрэй. Өнцөг сайтад твшийг өнцөг дүүдэн талбажжуу, хурц зэрт хурдгыг билүүдүүлэн бэлтгэвэ. Ишс сайтай шанагыг чимүүлэнхэн талбивэ. Дөрвөн цагаан хоёнг чинь хатхан байжуу залгахыг азтай шором модыг талдин байжуу залбирвэ. Шалбын чинэн махыг дутаасан байваасуу өөрийнхэн махаар төлүүлмэ. Ацс шанаг Угулсан байваасуу халаачинд даатгамай тусал төдий цусыг тусаасан байваасуу өөрийнх нь цусаар төлүүлмай түүхийн нотон чанаваасуу түлээчинд даатгамай ирэмдэг болгоосуу идээчинд даатгамай гэж зүгтээ. Чандрууны хоныг чанарын шүүсний хонноос өөрөөр зүгтдэг юм. Бариачин ухтай хүн угаан хүндэтгэж алс баруун өмнө зүг шарай голын хоймор шанд болгон их чандруу цагаан сүмийг ширээлдэж буусан борхон цагаан гарвалд бөөгөр айлтгуулж эрхийдэн им долоовортон домын хотог гуйж танхтай нэрмэдийг сахиусны өмнө бариад бариачин уг шагаан хүндэтгэж мөргөд гин ясалдыг чандруу нэрх гэд нэрлэдэг. Уг шагаан хүндэтгэж сахиусны өмнө тангараг өргөдөггүй хэн дуртай хүн бариач төлөгч болдгоо ястай ажээ. Хэдгээтэнд хэлмэрч, хэлтгээ заяатанд зууч, зовлондны жолооч, золгүйтний хэлмэрч, гаслалтай газарчулсан цэрэн зарин, хүний хэргийг бүтээхээр айл залагдаж, амьтныг зовлонгоос гэтлэгэн, орон дэлхий, овоо уулын савдгаан тахиж, хамаг түмний сайн сайхны төлөө сахиус тэнгэртэн залбирч явдаг билээ. Тэртээс тахиж ирсэн орон дэлхий овоо уул онгон байгалаа шүтдэг Монголын бөөмөргөдийн ариун ёсыг цэрэн зарин өвлөн уламжсаар өдий хүрчээ. Энэ орон нутагт ган зодын аюулгүй гарах жилдээ гарцнуугүй орох жилдээ ослуугүй тон хийх томоонуугүй тооноор орох дотхороогүй хан хийх ханиадгүй толгой мэндүү тооврын эрүүлэнхэ мэндийн ерөөл гожуу мөргөн ном заяа гожуу залбирна. Энэ Монгол орны маань таван дагшин орон болгосон гартай татан бото гойн настай гой гурван сайхан хантай хаан хинтэй хаан энэ таван дагшин орно ихэд тэнгэр нар далайн чинэн сэтжиммиг минь бахара хажуу хүртэг том маяглажуу зөнгөхтөө нутаг өврийн ноёд ногоо өврийн түшмэд хатуу бүхний хаата готоо бүхний вахад боронкин хоолой чандам маньо жаккааланто эгүүлэн хайлан хоорай хараад толгой батын аваа цагаан аваа баян ууд хөх хоолын эдэд бүгд дээрэн хүртэг том бүгэн мэрэн зөнгөхтөө
Эцэг богд эзэн Чингис хаан уу сүлдэт цагаан тэнгэр баярлаж хүртэгтөө махарахаж зөнгөгтөө бүхий noloн мөряд зоныг тэтгэлцэж багоогсон бавж их ватар барс ихэд тэнгэр далайн чинэн сэржиммийг бахарахаж хүртэгтөө баярлаж зөнгөгтөө гэж гарих сархад дөргөөд айраг цагааныхан дээжийг цацаж адуу малын хаан буян хишгийг прайдан дуудаж овоо уулаа дахин даллаг авдаг bijээ. Нормтаймгийн цагаан овоо сумын ард шогдоогийн дарийн модон бөө удган нар хүний сүнс мөрийг заах, зүүд тайлбарлах, заяа бодох, төлөг үзэх, зурхай бодох, өвчин засах үйлийг үйлдэж төлөвлөдөг заншил монголчуудын дунд түгээмэл байсан. Төлөг үзэхдээ хоньны цагаан дал, эсвэл төлсөн далыг шинжиж, төөргийг үзээд, тохиосон тодхорыг хэлж, засал хийлгэх аргыг зааж өгдөг байна. Төлсөн дал шинжихийг хөх төлөг гэж нэрлэдэг ажээ. Дал шинжих төлгийг монгол ширдэмтэд судалж ганц сэдв зохиол бичсэн бий. Суут богд Чингис хаан бага загалд хив татад сэтэрлэв гэлээ. Хив татхын ясан бага загалаас болов гэлээ гэж Чингисийн 92 загалын туужид бичсэн байна. Малчин төмний язгуурын шашин бөө мөргөл морь сэтэрлэх зан үйлийг ийхүү үлддэг билээ. Ширээдстэй улаан галын дөрөн дээр буцалгаж, шинэмэн төмөр тоонд охи болгон хандсан ариун цагаан угаалаар ариутгаж, ард тайгын алтан сайхан жодоогоор ариулан байж өнөртүүлсэн энэ угаалыг огторгын хөвгөн онгон шарманжид, тэнгэрийн хөвгөн тэг шарманжид удирдах ажилладаг аваа.
Нарвалтай, хосон модын шуцагтай, хаацай их амхтай, ховтын хөвгөн болоод бомол хэмээх онгон сүнсийг дуудаж юу. Тахил тавгаан дурдаад дайр харан номыг дэлгсэн 88 зэвийг соёддгсэн амтэн хүмүүнүү сүлдийг атхан доороо марихчуу. Аав хэсан тэнгэр тур манган галзан хоцойгоо атсан 8 турайгийн тахаллаад харан болог тэрийг ингэлбэлзуулаад хоймрын хаан хорыг хохоллохын тулд хотон майхан дотоогоорыг арилгахын тулд адгуус мала өсөг бүхийн тулд хэсан гулаан тэнгэр сэтгэлийн андуугүйгээр хөрөвхийг айлтхан мэдүүлж заяа гоёо залбирвэ ерөөл гоёо зүгэлвэ. 아야가를 중대가 회너고 자장보고 두에 영호로 온다 우르건 사가 우르르 경배 옥수고 흑제에 하트를 온다 사가 해가 우르르 경배 오르득제에 독수를 온다 Бөөхөн бүрийн бүхий цагаан хэргийг гүйцээж удган авч яа бүхний угийн цагаан харгыг удирддаг жил харыг иргэлдээ гингүн хараавгалдан өмсгөлийг агсаж онгод дуудаж байна. Зүүн урдаа зөвхтөө замбуу төвийн хязаагартуу өргөн далайн хоймордоо өндөр хайдаасан нуун ингэртөө харал үнтэн модон хөрөхтэй харал усан хагаан нарвалтай гидэ хараа гэргэлдээ гингүн харан навгалтай сэтэрхэн гэдэг их нэртэй санжаасан гэдэг охинтой алтын шаргал хөвгүүнтэй моркор модон ганцтай морди годон дайдантай навчин тамхи татдаг ир хараа ирхүүмэ гингүн харан навгалтай минь сонсон дуулж ирэхтэн хэмээн онгоноон уриж байна. Хүлэмтэн модон хөрөхтэй хөхөлсөн хангаравалтай гутаар тэнгэрийн хөвгөн уудын хааны хөргөн авгалдан өнгөн орж ирвэ. Авгалтай энэ ертөнцид хүн байхдаа хэмжээшгүй их тамхи татдаг байсан номогтой гинэ. Хатуу хар сархадын дээжийг өргөн бариж хэрэг зоригон хэлмэрч нар айлтхан аврал ирж асуудаг ажээ. Улаан гадаад Монгол түмний уугуй шүтэн гадаан дэдлэж өөдлөн батарч өрмөн дэлгэрхийн үлзий хутгийн өрөөл дэвшүүлдэг билээ. Тэгээрөө хөхөн нохтороо өдөр хөрөм улаан гэрэл болгосон доороо хөрс талтан дэлхий төрөө нэвтрэм аригуун чанараа болгосон галайн хан 99 тэнгэрийн даяавэ рэгүүдгсэн эсвэ нэзэн цахигсан гал голомтоо ерөв бүх улс дүлзий хотог тогтдоггүй. Эрхэт тэнгэрийн ээлэгүүдгсэн эзэн богдын гал голомтоо
энийг бүх амтан дор үлзий хотог тогтод тугай хурай. Эцэг тэнгэр их газар ээж аав алга голомтон мөнхсөн тахидаг Монголын бөөмөргөдийн зан үйлийг цэрэн зайран дарийн модрон нараа үлж буряд түмний дунд уг гаргуулынхан хэцийн дуу тасраагүй явна.